Hi, за өнөөдөр бүгдээрээ 3 дугаар хичээлээр болохоор singular plural буюу ганц тоо олон тооны ялгааг гаргаж үзэх гэж байгаа. За, окей. Өнгөрсөн хичээлээр болохоор бид нэр adverbs of frequency буюу давтамж заасан дайвар өгнүүдийг яаж хэрэглэх талаар үзсэн байгаа шүү дээ. За, окей. За, ийм хоёр төрлийн өгүүлбэр байна. She eats, she eats. За, хоёулаа нэг эмэгтэй хүн байна шүү дээ. Тэр эмэгтэй иддэг, тэр эмэгтэй иддэг. За, ингээ ганц хүн байх юм бол she гэд ганц хүн байгаа юм чинь she тэрний эмэгтэй. Тэгээд үйл үгээ бид нэр eat гэдэг үйл үгийн гарт s аваад байна шүү дээ. She eats, she eats. За, хэрвээ энэ хоёр эмэгтэй хүн хамт суугаад идчихсэн бол they болчихно тийм үү. Тэгэхээр they гэд тэд болоод эхлэхээр олон хүний талаар яриад эхлэхээр бид нар нөгөө үйл үгийнхаа ард тавиад байсан тэр s-ийг алга болгож эхэлнэ. S-ийг хэрэглэхгүй гэсэн үг байхгүй. Нэг асандаа олон хүний талаар ярьж ивэл бид нар үйл үгийнхаа ард s байрлуулахгүй ганц хүний талаар ярьж ивэл s байрлуулна гэсэн үг. Энэ бол гэхдээ present simple цагийн хувьд ярьж байгаа шүү дээ. За. They eat together буюу тэд хамт иддэг гэсэн өгүүлбэр болж шүү дээ. За. Окей. За тэгвэл one dog гэдэг маань болохоор singular буюу ганц тоо гэсэн үг тийм үү? За, two dogs, three dogs, many dogs, all dogs, etc. буюу гэх мэтчлэн үгнүүд хэлчих юм бол энэ маань plural буюу олон тоо олчно гэсэн үг. Олон тоо бид нар noun-ыг олон тоо болгохдоо яадаг вэ гэхлээр арт нь буюу noun дээрээ s залгадаг шүү дээ. Тэгэхээр үйл үг дээрээ s залгах, noun дээрээ s залгах гэх хоёр өөр төрлийн юм яриад байгааг ойлгох хэрэгтэй тийм үү? Бид нар хин юу гэдэг асуултанд хариулагдж байгаа өгнүүд дээрээ хэрвээ s залгах юм бол энэ нь тэр үгийг олон болгочихж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл нэг нохоо one dog гэж ярьж байгаа үед бол бид нэр s-ийг хэрэглэхгүй singular гэсэн үг тийм үү? Two dogs гэдэг юм олон нохооны талаар ярьж байгаараа юу вэ? Нохоонууд гэж тий. Тэгэхээр энэнийхээ ард бид нар s авчиж байна гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор бид нар plural буюу олон тоо гэж нэрлэдэг байгаа шүү гэсэн үг. За окей. Тэгэхээр plural болгохдоо бид нар урталт нь ингээд тоо заасан үгнүүд жишээ нь 2, 3 гэх мэтчлэн үгнүүд оруулж олж байна. Эсвэл их, эсвэл бүх гэх мэтчлэн ийм нөгөө тооллого үгнүүдийг бас оруулж олдог шүү. За окей. За тэгвэл одоо бид нар нөгөө a plural noun ends in s буюу олон тооны нэр үг гэсэн үг. Нэр үг гэдэг маань хин юу гэдэг асуултанд хариулагдсан үг шүү дээ. Жишээлбэл энэ дээр юу вэ? Нохой тийм үү. Тэгээд dogs гэд орчхоор нохоонууд болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хин юу гэдэг асуултан дээр асуултанд хариулагдсан үгэн дээр бид нэр s залгах юм бол тэр олон тоо болгож байна гэж ойлгох хэрэгтэй. Dogs bark буюу нохоонууд уцдаг гэсэн үг л шүү дээ. За тэгвэл a dog barks гэд хэлж байгаа нь болохоор юу гэж байгаа юм гэхээр нэг нохоо хуцдаг болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр a dog гэхээр нэг нохоо болж байна гэсэн үг. Тэгэхээр нэг нохоо хуцдаг гэж хэлэхдээ бид нар s үйл үгэн дээр s авч байгаа гэсэн үг. Хуцах гэдэг үйл үгэн дээр s авч байна гэсэн үг байхгүй. Bark гэдэг verb дээр s avж байна гэсэн үг. За тэгэхээр dogs bark гэхээр ерөнхийдөө нохоонууд одоо ингэдгээ гэсэн үг байна тийм үү? A dog barks гэдэг нь болохоор нэг нохоо уцдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ зургийг тайлбарлахдаа бол dogs bark гэдэг нь таарч ийн гэсэн үг шүү дээ. Ийм хоёр төрлийн s яриад байгааг ойлгох хэрэгтэй. За одоо энэ и өгүүлбэр дээр болохоор яаж юм гэхээр a cat plays with the ball буюу нэг муур шүү дээ. A cat гэхээр нэг муур байгаа байхгүй. Тэгэхээр нэг муур бөмбөгөөр тоглодог гэдэг дээр болохоор нэг муур гэж байгаа учраас бид үйл үгэн дээрээ s авч байна гэсэн үг. За a cat гэдэг маань өөрөө хүнээс босод нэг зүйл юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр энийг it гэдэг үгээр төлөөлүүлж ярьж болно. Тэгэхээр a cat it plays in the basement гэдэг үг маань it-ийн ард cat байна л гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь basement буюу одоо доод давхарт тоглодгоо гэж тий. Тэгээд дараа нь одоо cat-ийн дахиад a cat гэл ингээд дахин ярихаа оронд it гэдэг үгээр төлөөлүүлж чинь гэсэн үг байхгүй. За түүнтэй мөн адилхан бас Zoe гэд хүний нэр бас оруулж байна шүү дээ. Zoe бас ганц л хүн юм чинь мэдээж бид нар үйл үгэн дээрээ s авна. Zoe plays with her toys. Zoe тоглоомуудаараа тоглодог. She plays happily буюу тэр аз жаргалтайгаар тоглодог. За тэнгууд одоо энэ дээр Zoe гэдгийг бид нэр she гэдэг үгээр орлуулсан ч гэсэн энэ чинь угаасаа л ганц л хүн байгаа юм чинь мэдээж бид нар үйл үгэн дээрээ s авна гэсэн үг. Tyler эрэгтэй хүний нэр те. Tyler plays with his toy trucks. Tyler өөрийнхөө тоглоомон
ачааны машинуудаараа тоглодог. Tyler бас нэг эрэгтэй хүн учраас S авч байна. За энэ нь бас л he plays every day гэдэг үгтэй ижилхэн тий. Яг тэгэл Tyler-ыг л хэлж байгаа байхгүй энэ хийгээр тий. Тэгэхээр энэ дээр бас S авна гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө he she it дээрээс авна гэд багш нар ихэнхдээ заадахаар зарим хүүхдүүдэд нөгөө зөвхөн энэ 3 үг л юм бах та гэж ойлгох гэдэг тий. Тэгэхээр тийм биш. Арталт нь нэг л тоон дээр байгаа бүхэл зүйл байх юм бол бид нар үйл үгэн дээрээ S аавна. Гэхдээ энэ бол present simple цаг дээр буюу олон дахин давтагддаг зүйлийн талаар ярихад эсвэл байгалийн хуулийн хувьд ярихад гэмтчлэнгээр хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр singular subject байх юм бол бид нар singular verb залгана. Ганц subject маань ганц тоон дээр байх юм бол ганц тооны үйл үг залгана л гэсэн үг. За одоо тэгвэл has гэдэг үгний хувьд бүгдээрээ харъя. Justin has 2 children гэж юм тийм үү. За энэ has гэдэг үг маань noun уу эсвэл verb буюу noun буюу хин юу гэдэг асуултанд хариулагдсан нэр үг үү эсвэл үйл үг үү гэдгийг бодно. За энэ бол verb буюу үйл үг. За энэ юу гэж байгаа юм бэхээр Justin 2 children буюу 2 хүүхэдтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Justin 2 хүүхэдтэй гэж хэлж байгаа дэр өөрийнх нь 2 хүүхэд гэж энэ Justin-тэй хамаатуулж өгч байгаа энэ үйл үг нөхгүй. Тэгэхээр have гэдэг үг хувираад has болчих чинь гэсэн үг. Энэ ингээд дөрвөн бусаар хувирагдаж бичигддэг үг гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ haves гэж бол хизээж бичихгүй has гэж бичдэг байна шүү дээ. Энэ бол үйл үг байна. За тэгэхээр энэ has гэдэг үг маань singular verb уу, plural verb уу? За өгүүлбэрээ дахиад нэг хараарай. Justin has 2 children. За энэ өгүүлбэрийн subject маань өөрөө юу лээ гэдгийг бодно. Энэ өгүүлбэрийн subject нь Justin тий. Justin өөрөө ганц хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр Justin өөрөө singular noun учраас бид нар singular verb болох has-ыг хэрэглэж байна гэсэн үг тий. За дараагийнх нь харъя. Peaches are usually delicious гэдэг өгүүлбэр. Peaches гэдэг маань энэ тоор жимсийг хэлж байна гэсэн үг. За тэгвэл энэ peaches гэж байгаа энэ үг маань noun уу verb уу? За мэдээж юу вэ гэхлээр тоор жимс гэж харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэдэг асуултанд хариулагдаж байгаа үг юм чинь мэдээж энэ бол noun гэсэн үг. За тэгээд энэ singular noun уу, plural noun уу? Peaches гэд S авчиж байгаа юм чинь мэдээж plural noun ахна шүү дээ. За тэгэхээр тоор жимснүүд амттай байдгаа гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр монголоор бол бид нэр тоор амттай л гэл хэлдэг л дээ. Тэгэхээр монгол хэлэнд бол заавал тэрийг нэг тоорнууд энэ төр гэж олон тоон дээр давхар хувиргадаггүй учраас энэ ES авч ингэж бичигдэх юм маань болохоор бид нарт бас жоохон сайн ойлгохгүй бол алдах гаддаг тий. Тэгэхээр ерөнхийд нь ингэж том зүйлийг ярьж байгаа энэ үед бол бид нар олон тоон дээр хувиргаад олон тооны subject байгаа үед арталтан to be маань бас олон тооны хэлбэрээрээ бичигдсэн байна гэсэн үг байна. За тэгвэл энэ are гэдэг үг маань тэгвэл юу юм бэ гэдгийг харъя. Are гэдэг нь мэдээж noun биш verb юм байна тийм үү? Амттай байдгаа гэдгийн байр байдлыг зааж байгаа state verb. За тэгээд peaches гэдэг маань олон тоон дээр юм чинь мэдээж энэний ард бид нар олон тооны үйл үг буюу are-ыг хэрэглэж байна гэсэн үг. Plural verb are-ыг хэрэглэж байна гэсэн үг байна. За дараагийн үгийг тэгвэл харъя. Mom teaches at university гэдэг өгүүлбэр байна. My mom teaches at the university. За миний ээж их сургуульд хичээл заадаг буюу багшилдаг гэдэг өгүүлбэр шүү дээ. За тэгвэл эн чинь нөгөө хичээл заах гэсэн утгатай үйл үг байна тийм ээ. За бас бид нар яаж мэдэж болох вэ гэхээр хин юу гэдэг асуултанд хариулах үгний ард орж байгаад тэгэхээр хоёрдугаар бичигддэг үгнүүд чинь дандаа үйл үгүүд байдаг шүү дээ. За тэгэхээр энэ маань verb юм байна. За тэгээд энэ verb маань singular уу, plural уу? Singular or plural? За мэдээж my mom гэд нэг хүний талаар ярьж байна. Тэгээд teach гэдэг үйл үгийн хард S авсан байна тийм үү? Тэгэхээр S авсан байгаа юм чинь тэгээд энэ чинь singular verb юм байна гэж ойлгох нэ. За дараагийн өгүүлбэрийг харъя. My mom grows tomatoes in her garden. My mom grows tomatoes in her garden. За grows гэдэг үйл үгний хард бид нэр S авсан байна тийм үү? Singular verb хэрэглэсэн байна. Яа тэгэл subject маань my mom буюу ганц хүний талаар ярьж байгаа учраас тэгээ миний ээж цэцэрлэгтэй помидор буюу ланлал тарьдаг гэдэг өгүүлбэр шүү дээ.
За окей. За тэгвэл энэ S авж байгаа дүрмүүд маань яа гэм бэ гэдгийг бүгдээрээ дараагийн хичээл дээр үзнэ. Зарим үгэн дээр нь бид нар жишээ нь grows гэдэг үгэн дээр бол шууд grow ургуулах гэдэг үгэн дээр S авчиж хагаад за гэтэл энэ teach гэдэг үгэн дээр бид нар жишээлбэл teaches гэд ES авчиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу юм бэ? Яагаад зарим үгэн дээр нь S аваад яагаад зарим дээр нь ES аваад байгаа юм бэ гэдгийг дараагийн хичээл дээр үзнэ.